Шинэ хоршоо энэ асуудал бол л шүү дээ, тийм ээ. Малчтын хувьд тухайн үедээ сонгуулийн өмнөх намын PR байсан болов гэж би хардтыг. Бас хардтыг. Тэгээд хөдөөгөр ингээд явж яхад малчттай уулзаад явж яхад баг дээр нэг сургаагаар одоо хашаа барьцсан. За энэ бол одоо манай авсан зээлээ гэдэг. Тийм ээ. Тэгээд малын хашаасаар авч за шүү одоо ингээд хүүхдүүдийн сургалтын төлбөрт ч өгсөн байх шиг тийм ээ. Зүгээр тухайн үедээ 50 саяын зээл бол одоо ахуй амьдралд нь бас тодорхой хэмжээнд үйлдвэрлэл хийх ч юм уу янз бүрийн одоо жижиг дунд үйлдвэр бол бас нөлөөсөн байж магадгүй л дээ. Гэхдээ эсвэргээрээ энэ бол ер нь бол сайн зээл биш. Зээл гэж би ер нь энийг бол одоо төдийлөн малчтын орлогыг нэмэгдүүлэх, малчтын ахуй амьдралыг сайжруулах юм бас очих тийм зээл биш ээ. Тэгэхээр одоо энэ зээлийг дагсан асуудал бүр нийгэмд аягүй явж байна л да. Малчид одоо яах вэ? Зээлээ эргэж төлж чадахгүй болж байна. Нөгөө хүүнд нь одоо унжээ. Банкны барьцаанд хамаг одоо хашаас сарвч юу гэдгийг бэлчээр, малын бэлчээрийг хүртэл одоо сүүлдээ бараг амьдрах нөгөө гэргүй болох ш. Тийм асуудал бол хөдөөгөр айгүй түгээмэл байл. Тэгээ одоо миний санаж байгаагаар ер нь бол шинэ хошоо энэ хөдөлгөөнд хамрагдсан малчид одоо юунаас гарцсан төсвөөс гарсан зээл нь өөрөө бараг 1.80-д гарцсан шүү. 500-500-аар л 2% гарцсан. Тэгэхээр энэ бол ер нь төдийлөн малчтын амьдралыг сайжруулчих, малчтад одоо тусалж тийм хэмжээний чанартай тийм сайн зээл болж гараагүй л гэж бодож байгаа.